Ногоон гэрэл. Энэ бол таныг урагшаа явж болохыг харуулдаг. Харин улаан бол зогсохыг. Шар гэрэл бол анхааралтай байхыг сануулж байдаг. Хэрвээ хүмүүс гэрлэн тохионы дүрмийг зөрчиж эхэлвэл юу болох вэ? За ер нь бол хүмүүс өдөр болгон шийдвэр гаргаж амьдардаг. Урагшаа явах уу, үгүй юу? Эсвэл хийх үү болох уу гэж хөвөрч байгаа. Харин ертөнцөөс нь танд үргэлж ямар нэгэн тохиогж байдгийг та мэдэх үү? Гэрэлт амьд яриа. Ямар гоё хөгжтэй юм бэ? Харин тий. Би хурмынхаа бүгжийг 13 жилийн өмнө зүүжлээ. Тэгээд ер нь энэ бүгж 13 жил хамт байгаа юм биш нэрээ. Бодоод ирсэн чинь. Харин хурмынхаа бас адилхан тий. Тий 13 жил. Удаан хугацаа тий нэг талаас. 2-оос 13 жил болж байгаа шүү. Тий 13 жилийн өмнө энэ бүгжийг зүүжсэн эргээ бодлоо надад одоо болтол тий нэртэй яг тэр өдөр өгчээсэн тангараг санаанд ордیں۔ Тэгээ яг тэр үедээ юу гэж өгчээсэн бэ гэдэл тий би чамаага баян ядуу сайн муу эрүүл өвчтөй ямар ч үед чинь тий хайрлан халамжилж өмгөөлөн хамгаалж гэл тий тэр үед бас хүн өгтлээ үргэлж хамт байхаа андгаалan тангаргалж байна. За нэг юм асууя. Тэгвэл яг тэр тангарага хэлж хахад уйлж ирсэн үү? Гөө уйлж байгаагүй. Айгүй сэтгэл хөдлөж ийсэн. Өстой би том юм амлаж ин да энэ хүн гэж бодож ийсэн. Уйлжлаа. Ямар гоё. Үзэгчтэй энд гэрэл нэвтрүүлгийн шинэ дугаар хүрч байна. Тэгээд өнөөдөр бид нар хамтдаа Есүс Христийн хэлсэн үгэн дээр та нарт би харанхуйд юу хийснийг гэрэл яриараа гэж хэлсэн. Тэгвэл гэрэлд өнөөдөр бидний Есүс Христ зүрх сэтгэлд маань хийснийг гэрэлд гарган ярихад бид нар бас нэгэн сэдвээр хамтдаа ярилцах болно. Энэ бол нууц зүйлийг дэлгэн харуулах гэж байгаа биш. Эгэлжээрээ мэдээж ард түмэн маань ч гэсэн бас хэрэгэлдэг, мэддэг тэр л гэрэлтийн тангаргийн тухай ярилцах гэж байгаа шүү дээ. Тэгэхээр Есүс итгэдэг хүмүүсийн хувьд амьдралдаа хийдэг хоёр дахь том чухал шийдвэрт тооцогддог шүү дээ. Хүн ирээдүйн одоо насан туршийн ханыг олоод тэр ханьда бүх юмаа зориулахаар ингээд тангаргаа өргөдөг байгаа юм тий. Тэгэхээр бүгдээрээ өнөөдөр энэ хитгэн хормыг гоё гэрэлтийн тангаргийн тухай ярилцъя тий. Тэгэхээр тангараг гэдэг ойлголт байна тий. Студид маань нэг залуу гэр бүлийг өрсөн байгаа шүү дээ. Яагаад залуу гэр бүл бас урих болсон бэ гэхээр гэрэлтийн тангараг нь бас шинээрээ байгаа. Шинээрээ гэхэд бас хаашаа гэрлээд хэдэн жил болж байгаа лээ? Гэрлээд одоо 6 жил болох. 6 жил. Яг битээр ажид болж байгаа. Гэхдээ гэрлээд 20 хэдэн жил болж байгаа хүмүүсээ битээрийнх юу? Битээр шинээрээ байгаа л. Тэгэхээр хоёрыг хүрэлцээрс нь маш их баярлалаа те. Тэгээ хэдүүлээ эхлээд юуны тухай ярих гэж бодсон байл. Хүн гэрлээд ингээд хурмын хүүдээ тангараг өргөдөг те. Тэгээд хоёр хэдэн онд би эндээ тангараг өргөсөн бэ? Доор ч 2007 онд. 10 сарын 13-нд. 10 сарын 13-нд тий. Манай эхнэр бит хоёр бас 10 сарын сард хурмаа хийжсэн. 10 сарын 17-нд улсад гэрэлтэд бүртгүүлээд 20-нд битэр би энд. За 10 сарын зөвлөсөн байгаа юм. Би тэгвэл 8 сард дугаая да. Тэгэхээр сонирхолтой юм л да. Хоёр ер нь тэгээ яг анх яаж танилцсан, би энд яаж дурсан тухайг нэг тавчхан ярих уу? Яагаад заавал тий одоо мөх цэцгийг золоо маань сонгох боловч юм уу тий? Тэр бас сонирхолтой. Болж өгөл тавьчих ярих хэрэгтэй. Ер нь бол тэгэл залуучууд чинь тэгэл ер нь ирээдүйн миний хань хэн байх вэ? Ер нь их боддоо шүү дээ. Яг бодож явж явах үед л яг харсан. Тэгээд хэд оюутан байх хугацаанд тэр чинь одоо миний санах 2 дугаар курсын хавар. За. Яг анх учирч ирсэн. Тэр нэг галт тогоонд гэх юм уу да. Тооны хоёр байна. Оюутны хөдөлгөөнд хамагддаг байсан. Тэгээ хамтдаа нэг оюутны хөдөлгөөн маань зуны илгээлт хийдэг. Тэгээ хоёулаа өөр зуны илгээлт ч одоо хөдөө явдаг гэсэн үг тийм. Хөдөө малчид руу явдаг. Тэгээ өмнө нь ер нь тэгээ би нэг хардаг таньдаг л байсан юм байна шүү дээ. Өмнө нь ер нь харж байгаагүй. Би чинь баг яг анх дөнгөж шинхэн ирсэн байсан. Тэгэл анхны харцаарай. Яваад ирсэн. Шинкав яваад. Тэгвэл мөгийн хувьд яасан бэ? Энэ залуугаар анх хараад юу гэж боддог вэ?
Ядуу оюутан байна сарсан. Чүлээсдэг дурхай. Турхай залвал манай багийн гишүүн болно гэж хөтөл авах гээд орж ирж байсан шүү дээ. Тэгэл хараад гэхдээ таалагдчихсан ер нь. Тэгэл нэг баг явуулж явал би нэгээ таньж. Би сони шүү дээ хүний харилцаа ингээл эхлээл би нэгээ хараад нэг таалагдаа явсаар гүнзгийсээр гүнзгийрсээр байгаа л би энэ бүх амьдралаа ингээд өгөхөөр те бүх амьдралаа даатгахаар ингээд бүр тангаргалах дээр хүртэл тулдаг хүний те ялангуяа эрэгтэй харилцаа. Хүмүүсийн түүхийг сонсох юм бол их сонин учирсан байдаг шүү дээ. Тий, сонин байдаг. Зарим нь л за хаста энэ хүнтэй би хизээч суухгүй дээ гэжсэн үнтэйгээ сонсож юм уу те. Нэг зөвөр надад тийм сонирхолтой хоёрын тийм бодлыг сонсъё гэж бодлоо л да. Ер нь тангарагын тухай юу гэж бодвол зөвхөн гэрэлтийн тангарагч биш те. Ер нь бол тангараг гэдэг үг. Гэрэлт үед яг зүгээр нэг янз бүрийн тангараг зөвшөлтсөл ч юм уу те тохиролцол ч юм уу хийж болдог гэж бүр ингээд тангараг гэдэг үгээр тэрийг илэрхийлсэн байдаг те. Тэгэхээр тангараг гэдэг үгийг өөрөө эр хүний хувьд юу гэж боддог? Тангараг ер нь зүгээр би зүгээр тэгж энэ бол зүгээр ерөөсөн миний үүрх хариуцлагаа би андгаалж байгаа тий хүмүүст ил болгож байгаа үг тий илэрхийлэх юм болов. Нийлээс гаргасан шийдвэрээ тий. Одоо би энийг хийнэ. Энэ бол миний хариуцлага гэдгээл одоо яг үр дүн нь ямар ч байсан бүх зүйл хүн над дээр л байх болно л гэсэн үзлөө тий. Харин хүн одоо тангараг өргөхдөө тэндээс өөртөө нэг ямар нэгэн сайн юм би эндээс авнаа гэж бодож тангараг өргөдөм болов эсвэл бүр яг сэтгэл өөрийнхөө итгэл үнэмшил те энийг хийх нь зөв юм байна. Үн цэнээсээ болж тангаргалт юм болов. Надад бол хүн үн цэнээсээ болвол тангаргалт юм шиг санагддаг. Эх орныхоо төлөө амиа өгнө гэд цэргүүд тангаргалдаг үстэй те. Тэр чинь бол бүр хэцүү зүйлийн төлөө тангаргалж штэ. Гол нь ерөөсөө энэ чинь миний хариуцлага те. Эр цэрэг хүний хувьд би энэ улсын иргэний хувьд те. Би амиа зориулахад бэлэн гэж тангаргалж байгаатай адилхан. Гэр бүлээвч ч гэсэндээ те. Би энэ гэр бүлийн эр нөхөр нь болж гин, өрхийн тэргүүн нь болж гин. Тэрнийгээ дагаад надад маш их хариуцлага ирж байна гэдгээл яг ойлгож байна. Тэгээ энийгээ би ухаамсарлаж байна гэдгээл тангаргалж байгаа. Тангараг гэдэг үг чинь өөрөө тэгвэл маш том хариуцлага тий маш том шийдвэрүүд ард нь байдаг. Зүгээр л хин дуртай би тангараг өргөе ч юм уу тий би тангараглаж чинь ч юм уу тэр тангарахаа дагуу явж чинь ч юм уу яг өдөр тутмынхаа амьдрал сайн уу байна уу баяртай гэж хэрэгэлдэгтэй адил бас биш л биш. Библиэлд ялангуяа Есүс гэдэг хүмүүсийн хувьд тий Библиэлд тангарагыг бүр илүү ноцтойгоор авч үздэг штэ. ертөнцийн эзний хэлсүү гэд одоо ингээл хүмүүстэйгээ тангараг өргөд хэлэхдээ юу ч хэлдэг би өөрийнхөө оршин буугаар тангараглаж байна. Гэл тэ. Тэр шиг өстө бүх юмаа тэр тангараа биелэхийн төлөө амлалтаа биелэхийн төлөө бүх юмаа тавьж тууж байгаа. Тэгээд бас яг өөрийнхөө тэр өөрийнхөө тэр мөн чанарыг болоод хүмүүсийг бас биенээ тангараг тавихад тэр тангараасаа няцахыг хүлээн тэ зөвшөөрч чаддгүй. ертөнцийн хувьд бол жишээ нь би хүнд тангар өргөөд тэр тангараасаа буцсан юм бол ертөнцийн хувьд бол би маш том гэмт унж байгаа гэсэн маш том буруу зүйл хийж байгаа гэсэн гэж тооцогддог л та тий. Тэгээ надад бас нэг зүйл санагдаж л та. Хурмаа хийн гэдэг шийдвэрийг гаргахад амархан байсан уу хэцүү байсан уу? Одоо зоглоогийн хувьд ямар байсан бэ? Тийм ер нь яг бит хоёр яг ерхэд анх танилцаад удааг байсан л да танилцаад явж байгаа. Тэгээ ерхэд ер нь эхлэх гээд явж байсан. Тэгээ яг явж байхдаа нэг бодлоо зурсыг орж ирсэн. Ер нь би нөхөнтэй үерх хэрэг байна уу юу? Санаа би ерхэд миний бодол юу байсан бэхээр за би нүнтэй үерх юм бол ер нь цаашдаа гэр бүл болно гэсэн үг. Ер нь энэ миний ирээдүйн хүсэж исэн хүн маань мөн үү гэдэг зүйл орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр би нөхөнтэй үерхэж нэгсэндээ худлаа үерхэд нөхдөг гомдоох хэрэг бас байна уу юу? Тэгээ яг үерхий гэдэг нь санал тавихтай. Яг би бодож байгаа байхгүй. Ер нь мөн үү гэдэг зүйл. Тэгээ яг бодоод явж байгаа. За ер нь яг цаал яг нэг зүр сэтгэлийн юм чинь хөндөгдөж байгаа шүү дээ. Тэгээ яг хөндөгдөж ихлээр мөн үү биш үү гэдэг зүйлээ яг олж чадахгүй. Тэгэл яг ингэ явж байхдаа ер нь л хайртай болцсноо мэдэрсэн баг та. Тэгэл хайртай болцсноо мэдрээл тэгэл за яа ер нь зөрөглөө. Яг хөө зүгээр миний бас нэг дотроо бодож исэн зүйл маань юм хэрэг яг хүмүүс ингээд үерхлийг бол янз бүрээр үздэг те. Үерхэд яаж чадвал асуудгүй. Энийг болохоор би илүү жоохон нухацтай үзэх. Ер нь айл явахны гол үерхийн нэдэг бол дараагийн шат руу орноо л гэсэн утгатай тийм. Тэгэхээр би бас дараагийн зүйлээ нэг бодож харж иж
тэр шийдвэрийг ер нь яг тавьсан л да. Харин өнөөдрийн залуучууд харин тэрэн дээр хитрхи хуумгай өнгөц сандал үерхэл болохгүй бол болчихно гэдэг зорилгоор үерхдэг тийм. Энийг хараатах юм шинжээдхий гэсэн мөртлөөсөө үерхээ боддог тийм. Тэгээ мөгийн тий би асуумаар байна л да чамаас. Чиний хувьд за эр хүний хувьд бол тангараг бол хурцлдаг байхгүй за би тангарагцсан юм чинь гэл ингээд эмэгтэй хүний хувьд тангараг гэдэг үг юу яаж хүлээж авчихсан бэ чи? Тангараг уу? Аха. Мантгайцсан хатан би өста нэг сүм дотор ороод ингээд тангаралдаг шүү нэг хийд те. Мөнгөнэгчтэй адилхан уйлж исэн юм байна. Тийм. Хөрөлөө зориулах юм байна гэдгийг яг нөгөө тухайн үед яг ойлгож байгаа байхгүй юу? Тэгээ бүхнээ яаж зориулж чадах болов гэж бодохоор ингээд нулимс гараад. Яахлаар тэг нулимс гардаг юм гэж бодогдоод бүр яг уйлж исэн. Тийм. Ямар даацтай юм бэ? Хүнд юм бэ ч юм уу те хариуцлага вэ? Юу н амьдралдаа өөр ямар нэгэн зүйлд тийм сонголт юу н хийж ясан за би энэний төлөө жишээ нь хүмүүс ч нэг ээжийнхээ төлөө ч юм уу аавхын төлөө ч юм уу те би одоо өстой эцсээ хүртэл явнаа ч гэдэг юм уу нэг тиймэрхүү шийдвэрүүд заримдаа гаргасан байдаг ш. Тэр тэгж байгаагүй юм. Өмнө нь л тэгж үзээгүй байсан үү те. Тэгж ялангуяа эмэгтэй хүн чинь яг амар тангараг мангараг гэж. Тийм шүү дээ. Тиймэрхүү хүмүүс ч хоол идэг үстэй. Хоол айгүй хоол. Хөнгөн амьдардаг байхгүй юу? Хөнгөн байх гал аль болохоор тэгэл миний эргэн тойронд байгаа тангараг за энэ надад тохирох зүйл биш ч гэдэг юм уу. Ямар ч гэсэн тангарагын араас нь хөөцөлддөг шүү дээ та нар шиг. Айгүй хөнгөн явдаг байхгүй. Та нар шиг. Яагаад гэвэл та нар ч юм болохоор дотор аяа зөрөгтэй тий бууртай сууртай ухаалаг ч юм уу тий яг тэр байдлаараа тангарагыг яг тэр төдий чинь авч явах тийм хүнд ачаалж авч явах. Одоо жишээ нь одоо нөгөө найзууд нэг хоорондоо нэг тангараг. Тий цуснаа. Хүүхэд байхдаа бол өстой олон хүнтэй цусан тангараганд орж исэн баг. Одоо мацсан л явж байгаа болохоос. Гэтэ тийм багадаа ер нь тий найзууд бол эрэгтэй эмэгтэй гэлтгүй нэрээ. Тий. Жижигхэн зүйлийг ч хүртэл тангараг мангарал болгочих юм бол тэгээ найдвартай арганд нь оруулчлаа гэсэн үг шүү дээ. Тэгээ сонирхолтой. Тэгэхээр гэр бүлийн тангарагын тухай эргээд орё те. Гэр бүлийн тангараг. Тэгээд хоёрын хувьд за би яг эхлээд эхнэрээс нь асуумаар байна. Тэг гэр бүлийн гэргийн хувьд чи одоо ингээд тангараг ерөнг бол нэлээд олон үгнээс бүтсэн байдаг ш те. Толгой холбогдсон олон үгнээс бүтсэн. Гэтэ яг тийм байх ёстой гэсэн үгнүүд бол байхгүй л дээ. Тэгэхээр чиний хувьд тэр олон үгнүүдээс хамгийн яг сэтгэлд чинь дандаа явж идэг ч юм уу? Эсвэл хамгийн нэг одоо унтсан байгаа үед ч юм уу те. Хоёрын харилцаа жоох ингээд унах хөрх үе гарна шүү дээ хүний амьдрал те. Тэр үед ингээд эргээд бодогддог өөрөө чинь энэ гэр бүлийн төлөө эргээд ингээд зүтгэхэд те нэмэр болдог тийм үг байдгүй. Яг нэг мөрөн ч юм уу. Нөгөө Христийг чуулган хүндэлсэн шиг ер нөхрөө хүндэлж амьдрна гэж тангараг байдаг шүү дээ. Тэрийг бол яг хамгийн ихэнд яг бодож ирсэн. Тэгээ ер нь бол ер нөхрөө хүндэлж амьдрах хэрэгтэй юм байна гэд. Тэгэл бит хоёр чинь нөгөө гэр бүл болоо маргах юмнууд айгүйх гарна. Яг тэр үед нөгөө хүндлэлийг хамгийн түрүүнд үзүүлээд ирэхээр айгүй өөр байдал үүсгэлтэй харилцаан донд айгүй өөр хайр. Тэгэхээр одоо мөгийн хувьд өдөр болгон гэрэлтийн тангарыг бодоостой л явж идэг гэсэн үг. Үгүй шүү дээ. Гэрэлтээр ингээд мэдээлэхгүй байна. Яах вэ гэх үед нь бол бодогддог л байна. Тийм. Айгүй их сөргөөцөлтөд бит хоёрын харилцаа уналтанд ороод ирэх үед л би нэрээ хүндэлж байгаа байлуу тий анх би тангараг өргөтөө хүндэлнэ гэж өргөж ирсэн шүү дээ. Христийг нөгөө чуулган ялангуяа Христийг чуулган хүндэлж байгаа шүү тий. Тэгэж хүндэлнэ гэдэг чи юу вэ? Яаж дагах вэ гэд. Тэгэж эмэгтэйчүүдийн хайдлага юм шиг санагдчихлаа. Надад бас яг тэгжсэн байхгүй. Яг нэг хүнд хэцүү тий бит хоёрын хооронд харилцаа нэг жоохон уналттай үед нэг ингээ орж ирдэг байхгүй юу вэ? Өвдсөн ч гэсэн хоосон ч гэсэн баян ч гэсэн гэсэн штэ би чи юу болж байгаа илээ ч юм уу тий яг тэгэж боддог. Тэр их сонио үг байна л да. Миний тангарган дээр бол тэр үг байгаагүй байхгүй. Миний халгаар шаардлага өөр. Гэхдээ яг чамаа сайн ярьсан чинь нэрээ Есүс гэдэг хүмүүс чинь нөгөө Христ тэдний төлөө амиа өгсөн учраас тий эргээд бүх зүйлээс санаа бодлороо ертөнцийн эзнийг хайрлан хүндлэнэ гэд бүр амьдралаа тэгээд зориулсан байдаг. Тэрэн шиг яг тийм байдлаар нөхөртөө тэгж хүндэтгэлийг үзүүлнэ гэдэг бас гоё үг нэ тий. Тийм. Миний зүгээр юу бодож байна л та. Ерөнхийдөө нөгөө ирчүүд аяг их нөгөө хүндлэлийг аяг хүсдэг юм шиг тий. Эмэгтэйчүүд болохоор илүү нөгөө хайр халамж хүсдэг. Тийм. Тэгэхээр яг Виктория яг нөгөө өргөжсэн нагаар яг одоо 6 жил гэж нэг хол бас олцоогүй байна тий. Бодоход бол яг минийх дээр бас яг нөгөө хайрлна тий. Яг би хайрлнаа гэдэг яг тангараг өргөжсэн. Тэгээ яг ер нь яг тэр эргээгээд ингээ харахад даах бас яг хайрлах тэр шийдвэр гаргаж ирсэн маань ч гэсэндээ ирээдүйн яг гэр бүл болох яг эхний тэр тангараг нь бас болж ирсэн болов гэж зүгээр бодож байна л та. Тэгвэл би нэг ийм сонирхмаар санагдчихлаа. Анх заяо
За хурмын дээрээ гэрэлтийн тангарыг сонсож байна. Эрэгтэйд нь эхлээ хэлдэг тийм үү? Та инкүү гэл те. Дараа нь эмэгтэйгээс нь асуудаг. Тэр үед ингээд төсөөлжсэн. За би өста ингэж амьдрандаа, тэгэж амьдрандаа гэснээс өнөөдөр одоо 6 жилийн дараах тийм ялгаа байна уу? Гэрэлтийн тангарыг бодож ирсэн ч юм уу? Яг тэр хүсэж мөрөөдөж ирсэн. Тэр үед хэлж байхдаа юу гэж төсөөлж исэн? Тэр төсөөлж яг одооныхтой адилхан уу? Харьцуулах юм бол бодсон чинь шал өөр юм бэлээ тэг чинь. Эсвэл тухайн үед бол тэгэл миний үед бол яг хилээл тэгэл яг нөгөө хамаг өгнүүдийн утга учирыг нь дотроо тунгаагаал өвчтөө үе те ядуу үе гэл нөгөө баян үед ч яг уу хайрлахад амархан л та те амархан те тансаглаж байгаа үед хайрлахад амархан хүнд өгнүүдийг нь яг ингээд тунгаан бодоод яг өөрөө ирэхгүй яг энэ үед би үнэхээр яг хайрлаад амьдралынхаа бүхий л цаг мөчүүдэд хамтдаа байх болно гэдээ яг хэлж исэн. Тэгээ өнөөдөр ингээ эргээ харахаар хэцүү үеуд айгүйх байсан байгаа байхгүй. Ядуу үед те мөнгө байхгүй үед яг ингээд нөгөө хайрлаад аз жаргалтай байна гэдэг айгүй хэцүү хэрэгжүүлэхэд айгүй хэцүү байсан юм. Тухайд бол зүгээр ингээ хилцсэн нэг талаас нь тий. Тэр үед чинь хормын үе гэдэг чинь нөгөө сэтгэл хөдлөлт маш өндөр. Тэгэл нөгөө сэтгэл хөдлөлөөр л өгнүүд нэр үний юм шиг орж ирээд гэтэл нөгөө яг амьдрал дээрх бодит баацсан. Яг тэрийг бодоогүй л гэж байдаг байхгүй тийм. Яг хэрэгээрээ бас тийм ондойд шүү дээ. Тийм. Ер нь бол тиймэрхүү яг тиймэрхүү үед л бодогдсон юм. Би чи ер нь ерөнхий спортт аяг их дуртай. Аяг бэртэж гэмтэн, өвдөн тийм. Ялангуяа яг гэр бүл болсноос хойш баг 2 ч удаа хөлөө гэмтээж яг гэртээ идэж. Тэгэл тэр үе чи одоо яг нөгөө нэг хайр халамжаа өсөж байгаа. Дээрээс нь чинь тэгээд тангаралцсан юм чи. Тангаралцсан чи аммаар үед хайрлаа. Тийм яг тэр зүйлийг мэдэрч байхдаа нэрэл үнэн байна. Бас биелүүлж явах хэрэгтэй зүйл юм байна. Тэгснээрээс нь энэ гэр бүл бас яг нөгөө нэг зөв тий босгон байгуулалт юм байна гэдэг огч. Одоо би өвдчихэд байхад эхнэр маань хайрлахгүй бол тэгээд бит хоёрын дунд хагарал зөрчил үүсэл цаашдаа юм салах ч юм уу мэдэхгүй л дээ тий. Магадгүй бас нөгөө гэрэлтийн тангарынхаа эсрэг чи одоо анх сууж байхдаа юу гэж хэлчихэд одоо тэр чинь биелэхгүй юм ч юм уу тий. Нэг хүчээр тэрнээс болж одоо бараг тангарагаас болж сүултээ хэрүүл гарах юм болж байна тий. Золог ярьсан чинь нэг түүх санаанд орчлоо л да. Хүүхэд маань дөнгөж төрсөн ялах байсан. Тэгээд золоо гэртээ ирэхдээ нөгөө хөлөө хугалцсан гипс түлчээд орж ирсэн байхгүй юу. Тэгээ би нялх хүүхэдтэй тэгээ нэг сахихгүй том хүүтэй ажлаасаа ирээд туслах нөхөр маань харин хөлөө угаалсан туслах хэмжээнд орсон тий. Тэгээ хүрээд ирсэн. Тэгээд нөө хүүхэд нялх хүүхэдтэй хүмүүс ч өдөр болгон гарч салхилуулна хийх ажил их байдаг ш. Тэр үед би яг гадаа гараад хүүхдээ салхилуулж байхдаа уйлж исэн байхгүй юу. Ямар хэцүү юм бэ? Эзэн минь яасан хэцүү юм бэ гэ яг уйлж исэн. Гэтэ ингээл яг тухайд эргээл нөгөө би бүхнээ зориулна гэж тангарахсан тий. Хайрлна хүндлэн гэсэн. Тийм учраас яг энэ үе өнгөрөх учраас даваад хөнгөхөө давж гарах хэрэгтэй гэдэг ойлгочихсон. Харин тийм. Үнэхээр гайхалтай. Тэгээ тангараг бас Мелани бит хоёрын биендээ өгсөн тангараг бас манай гэр бүлийг яг аварч исэн л та. Тэгээ нэгэн хэдэн жилийн өмнө яг нэг хоорондын харилцаа маань их амар өрцөлдөөл арцалдаад муудаагүй мөртлөө ерөнхийдөө ингээд зогсонгүй байдалд орцсон. Тэгэл тухайн үед чинь бас өөр газар энд ажил хийж ирсэн янз бүрийн эмэгтэй хүмүүстэй харилцаал тий. Нэг тиймэрхүү битүүрийн амьдралын хэсэг байсан байхгүй нэг хэдхэн сар байсан. Тэр бол нэг битүүрийн амьдралдаа тулсан тамийн нэг сар, нэг 2 сарын хугацаа байдаг байхгүй. Тэгэл би машинтайгаа нэг бүр эзүү нэг уулын орой дээр гараад тэгэл амьдралаа аягүй хэрэгцүүлээ бодож ирсэн л да. Ингээд яваад байхдаа ямар хэцүү юм бэ? Тэ сэтгэл санаач хэцүү. Би энэ рүүгээ татагдахгүй байна тий. Тэр үед чинь заримдаа ингээд өөр эмгтээчүүд рүү татагдах юм хүртэл тий сэтгэл дотор орж ирдэг аюултай. Тэгэл тэр үедээ би бодоол тэр бүхнийг ингээд бодоо сууж байхад гинт надад юу гэж бодогдсон бэ гэвэл хитээ сайн муу тий сайн муу ямар ч үед чинь би хайрлна халамжлна. Тэр үгээ би яг өөрөө цээжээр би өөртөө хэлжсэн байхгүй. Тэгж хэлсэн чил ингээд нулимс гарцсан. Би хурим дээрээ тангаралж байхдаа би уйлаагүй. Гэхдээ яг тэр бүгд харилцааныхаа хувьд те 13 жилийнхаа амьдралын хамгийн ёроолын тэр доотлын үед очицгаана би тэр машинтаар би сурхираад уйлж ирсэн. Тэгээд дараа нь тэр үед тэрээсээ шууд хөдлөөл эхнэр маань ажил нь яг тарж ирсэн. Эхнэр дээр очиод машинтаа эхнэрээ аваад тэгээд машинтаар би эхнэртэй дахиад тангаралж ирсэн байхгүй. Би энэ тангарыг чамд өргөж ирсэн. Тэгээд энэ тоглоом биш үс. Тэгээд энэ шоглоон би тоглож оногоо болж ярээгүй миний бүх юмаа өгнө гэдэг тангараг байсан юм аа ойлаа. Тэгэл тэр үеэс хойш битүүрийн хоорондын харилцаа эргээд ингээл
гал авалцаал тий. Хэрүүлийн гал биш. Хайрын гал авалцаал ингэж тэгээд гол нь надад амар сүртэй тэр тангараг сүртэй санагдсан юу би ертөнцийн эзний өмнө андгаалan тангаргалж байна гэж хэлсэн байхгүй. Тэгээ би тэр агуу бүтээгч эзний өмнө их нэртэй ингэж хандна гэдэг тангаргалсан учраас би эр хүн шиг байх хэрэгтэй юм байна гэдэг аюулгүй өөрчлөлт орж ирсэн. Магадгүй нөгөө нэг бусад хүмүүсийн хувьд сонсогдож байгаа хэлтэй нэг их нэртэй тангаргалахаас өмнө те ертөнцийн эзэндээ тангаргалаад тахтай яах вэ ч юм уу тийг сонсогдохоор гэтэл нөгөө хувь хүний ертөнцийг үзэх үзэлд бас тэг үнц нь бас юу вэ? Аюу хүчтэй нөлөөлж авах тэр хүний итгэл үнэмшил дотор тийм. Тэгээд би бас нэг зүйл санаанд орлоо л тэр бол ер нь ингээд бусад бас өөр бас нэг хэсэг гэх юм одоо гэр бүлүүдийн хувьд болохоор гэрэлтийн тангараа ингээд нөгөө бичээд яг хоймортой сайхан нэг жаазлаад ингээд тавьсан гэдэг чинь яг тийм айлууд байдаг гэж би сонсч байсан. Тийм. Гэхдээ манай нэг найз болохоор яг гэрэлтийн тангараг биш. Эхнэр нь нөхөртөө зориулаад баха. Би яг тийг санаад байна. Чи бол ингээд өрх гэрийн тэргүүн шүү. Ингээд хөндлөх болно. Ингээд чиний ханчин гээд яг ингээд бичсэн. Тэрсэл. Тэгээ тэрийг харахтаа маш сайхан санагдчихлаа. Тэгээ гэрэлтийн бас тангараа бас нэг хоймортой тэгээд тавиад те. Тэрийг үргэлж санаж идэг тийм айлууд бас байд юм билээ шүү дээ. Өшөө нэг сонирхолтой зүйл нь гэр бүл болж байгаа залуу хосууд маань өөрсдөө тангараа бичдэг. Тийм бас юу байдаг. Өөрсдөө зохиогоод. Тийм өөрсдөө зохиогоод. Ер нь бол бид нар ингээд сүмд ялангуяа тий залуу Христ итгэгч нарын хувьд тий сүмд ингээд Христийн сүмдээ хормоо хийхдээ пастраас нь ч юм уу те ийм тангараа биэнд өргөнө гэд ингээд бэлтгэсэн байдаг шүү дээ тий. Бас үүний хажуугаар өөртөө бас тангараа зүгад би чамааг ингэнэ тий яасан ч үсэндээ тэр нь болохоор яг өөрх нь хог хүний сэтгэлийн тэр зориултаа тий илэрхийлэн гэж бичсэн. Урт бог нь янз бүр лээд юм байна. Тэгээд бид хоёроос бас нэг асуулт асууя л да. Гэрэлтийн тангараг өргөснөөрөө өнөөдөр танаа гэр бүлийн 6 жилийн амьдралын үр жимсийг бас хуваалцахгүй тий. Үр жимс буюу гэрэлтийн тангарагаас болж танаад гэр бүлд тий юу нөлөөсөө хамгийн сайнаар ч юм уу тий. Түүнийгээ бас ярихгүй тий. Мэдээж муу гэх юм бол бид нар мууг яриад барахгүй шүү дээ. Тэр гэр бүл болгонд л нэг тийм гонигтай ч юм уу асуудалтай ч юм уу асуудлууд олон байдаг шүү дээ. Гэтэ өнөөдөр та хоёрыг тийм гоё гэрэл гэгээтэй талаас нь яриасаа гэж хүсэж байна. Аха. Яг үр жимсгэр чи юу зөндөл юм байна л да. Тэгэл хамгийн ихний үр жимсэн гэх юм бол тэгэл үр хүүхэд маань тий хүү маань байна тий. Тэгэл хүүгээ хараад аюу их баярлдаг ч юм уу тий. Би чинь энэ гэр бүл ингэн гэсэн. Тэгээд эзэн буцаагаад энэ зүйл амралтанд маань буцаагаад яг энэ хариуд бэлгүүдийг өгж байгаа ч юм уу тий. Сайн сайхныг өгч. Тийм сайн сайхныг өгж байгаа зүйлүүд байна. Тийм тэгэл өнөөдөр хүртэл тийм стресс одоо гэр бүл зарим хүмүүс одоо миний хамгийн их дуртай зүйл нэг гэртээгээ сарахыг аяг хүсдэг байхгүй. Гэрлүүг яардаг. Шалтгаан тэмчээ нөгөө амар тайван яг тэр зүйлүүд маань байгаа учраас. Тийм. Энэ маань юу гэсэн яг л нөгөө нэг тангараа өргөсөн тангарахын төлөө явж чадсан учраас тэр яг зүйл нь бий болчиход байгаа хахтай аяг. Тэрнээс ч нэг би гэрэлтийн тангараа биелүүлэх хэрэгтэй гэрлүүгээ яарах хэрэгтэй энэ бол биш шүү дээ. Харин гэрэлтийн тангарагаас үүдээд миний амьдрал дээр гарч ирж байгаа тэгээ сайн сайхан юм аа тий. Тийм. Зарим одоо чи миний зарим нэг найзууд байдаг л да. Яаж гэртээ харнаа. Яа. Тэгж ярьдаг тий. За гэртээ харахгүйгээр яах вэ гэдэг юм уу? Тиймэрхүү зүйлүүд би хэсэг найзуудаас сонсч байсан үед бас байдаг тий. Гэтэл яг миний хувьд болохоор юу гэхээр илүү гэрлүүгээ яах ч юм уу тий. Гэртээ очих тэр амар тайвныг мэдрэх. Ер нь сайхан. Найз гэтэйгээ энэ тэнд явсан ч гэсэндээ ер нь гэртээ л харж хончмоор ч юм. Өдөржингөө байж яаж өрөөсөн ч гэсэн ерөөсө хараад харж л амраа тийм сайхан. Тэгэхээр би бас хоёрыг сонсоод их бас баярлж байна л да тий. Них гоё ингээд харьчих, хараад нэг тэмүүлчих тий. Гэр гэдэг зүйлийг хоёр өөрсдөө бий болгосон байна. Мэдээж энд чинь хоёрын хоёуланг чинь биендээ өгсөн тангараа сахиж байгаа тэр хүч хөдөлмөр тий зориулалт мэдээж тэнд бол маш их нулимс орсон байдаг тий маш их инээмсэглэл баяр хөөр орсон байдаг. Тэгээд бүх зүйлийн микс юм уу да тий. Тийм бүх зүйлийн холимог болдог л да тий. Тэгээд зөвөр яг хаа эцэст нь хэлээ тий маас нэвтрүүлгийн мэнцээ ингэ дуусч байгаа. Эцэст нь би зөвөр юу гэж хэлмээр байгаа гэвэл тангараг өргөх тэр мөч бол их гоё сэтгэл хөдлөсөн оволцсон сайхан мөч байдаг. Гэхдээ тангараа биелүүлээд явах тэр мөч өдөр тутам биднээс
Тэ зориулт шаардж идэг тийм амархан ажил бас биш байдаг шүү дээ тий. Яг хурмын өдөр бол нэг л тохиолдож шүү дээ. Хурман дээр нэг л удаа тиймээ би чадна ч юм уу амарлаж байна гэж хэлдэг шүү дээ. Амьдрал нь амьдрал бол үгүй шүү. Та одоо 100% тангаргийн 100%-ийг хурман дээр шууд биелүүлчих байгаа юм биш үү? Тэгмээс 0.001%-ийг биелүүлж хаа цаана танд хариуцлага нь бас байж идэг тий. Тэгээд үнэхээр бас хоёрыг хэзнийхээ нэрээр тий үргэлжлүүлээд удаан жил би эндээ тангараа хатуу сагсан тий тэр тангараас олж хайр чинь улам илүү ассан шатсан юм сайхан гэр бүл сайхан амьдралаар амьдраарай гэж өрөөх байна. Тэгэл би яхав. Тэгээ өнөөдөр бидний ярианаас болохоор гэрэлтийн тангар гэдэг бол зүгээр л нэг ёс заншил биш юм шүү. Харин бидний амьдрал боддоор бий болох юм бол ямар сайхан те үр жимс сайн сайхан аз жаргалаа бидний амьдралд өгч болдгийм бэ. Одоо хамгийн наазахын жишээ нь үнэн шударгаар бие биендээ те яг хайраа зориулнаа л гэсэн бол эцээ хүртэл яа зориулж болдгийм бэ. Тий. Тэгээ олон бас залуучуудад хэлмээр нь гэрэлчээл за болохгүй бол салъя гэдэг үг бол тангарлсан хүмүүсийн үг бол биш ээ тий. Тангарлсан хүн бол хүн өгтлээ үргэлж хамт байхад тангарлсан гэдэг. Би энэхийн төлөө тийм учраас бас би асуудалтайгаа харилцааныхаа үедээ асуудалтайгаа залуу гэр бүл мөн бас тий ахмад насны гэр бүлүүд ч гэсэн биеиндээ гэрлэхээ өмнө өгчээсэн тэр хатуу тангарыг санаж амьдралаа эргүүлэн цэцгэлэн байж босгосоо гэж бас хүсэж байна л да. Магадгүй өнөөдрийн нэвтрүүлгийг бас үзээд гэрэлтийн тангараг хийж байгаагүй гэр бүл байж болно шүү дээ. Та хожимдоогүй шүү. Хожимдоогүй биеиндээ тий. Өнөөдөр ч гэсэн маргааш ч гэсэн тангараа бичээд биеиндээ заавал хилээсээ тэ тангараглаасаа л гэж хүсэж байна. Үзэгч танд баярлалаа. Өнөөдөр бид нар гэрэл нэвтрүүлгээрээ гэрэлтийн тангаргийн талаар хамтдаа ярилцлаа. Тэгээд энэ өнөөдрийн ярилцсан сэдвийн талаарх танд санаа бодол, эрх зүйл юу байна? Бидэнтэй хуваалцахыг хүсэх юм бол бидний эргэн хандлтын утас руу холбогдож болно. Бид таныг хүлээн авч сонсоход бэлэн байгаа шүү. Дараагийн дугаараар эргэн уулзтлаа. Баяртай. Шудраг миний сайн найз. Эрхчлөө. Хүч чадал. Тэгэл найдвар хайр. Илгэмсэг, Итгэгч, бахархал. инээмсэглэл, Баталгаатай найдвартай. хамгаалагч. Үннийг заавч Өөр гэрэл. Та Есүс Монголд Хайртай. 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 Сүрлэгдэн зүрхэнд хүрсээ хараас Ээжээ, үйл болохоор хүмүүс яагаад дардсан бол? өвлөө. Өвл чинь нарны илч бууж хүйтэн болдог болохоор л даардаг байхгүй юу та миний охин? Тэгвэл ээжээ, нарыг яагаад заавал нар гэж нэрлсэн юм болоо? Миний охин чинь олон зүйлийг мэдмээр байгаа юм уу та? Хөөх охин минь. Удахгүй сургуульд орно тийм ээ? Тий. Сургуульд орохоор нь багш нар нь энэ олон зүйлийг чинь чамд зааж өгнө шүү дээ. За юу? За. Ээж, Яасан бэ миний охин? хүн бүрд 10 өрөө байдаг тийм ээ? Тий. Хүн бүрд 10 өрөө байдаг болохоор бүгд л ажил хийх ёстой тийм ээ? Яг зөв миний охин. Хүн болгон л өөрсдөө чадах зүйлээрээ ажил хийдэг. Бас хөдөлмөрлөж хүн төртөл тусалдаг штеп. Бусдад туслах юм бол яадаг вүлээ? Хүмүүс аз жаргалтай болоод сайхан амьдарч чадна штеп. Тийм ээ миний охин? Тий. Ухаантай охин шүү. Ээжээ миний бамбарш. Цаамаа. Та энэ дэлхийн хамгийн сайн ээж шүү. Энэ бяцхан охин бүхнийг харж чадахгүй ч сэтгэлдээ ээжийнхэн харийг хардагтай адил ертөнцийн эзнийг хинч хараагүй хатал түүнд итгэн дагдаг хүмүүс олон байдаг. Энэ бол амьдрал. Түүний өмнө бүгд хүчин мөхөс. Өдөр бүр ялалт, ялагдал оршин. Түүнд бүх өнгө оршин байдаг. Хүмүүний амьдрал цөхрлөөр дүүрэн. Түүнийг давах хүчийг олж авсан хүмүүсийн бодит түүхийг амьдралын өнгө нэвтрүүлэг үзэгч та бүхэнд хүргэж байна. Та нэвтрүүлгээ Нямгаргийн 10 цаг 30 минутаас
давталтыг Бямбгаргийн 23 цагаас тус хүлээн авч үзнэ үү. Амьдралын өнгө